дараагийн мэдээ. Манай аймгийн ирээдүйн 21-р зуун сургууль нь их хэл бидний бахархал 14 хоногийн аяныг зарласан бол өнөөдөр хаалт хийж амжилттай оролцсон багш сурагчдаа шагнаж урамшууллаа. Зөв Монгол хүүхэд үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа. За энэ хүрээнд манай аймгийн ирээдүйн 21-р зуун цогцлбор сургууль их хэл бидний бахархал 14 хоногийн аяныг зохион байгуулжээ. 14 хоногийн аяныг улсын олимпиадын мөнгө хүрэл медальт сургуулийн шилдэг сурагч Эрдэнэтийн инх тогтгийн нэрэмжит болгон зохион байгуулжээ. За аяны хаалтыг зохион байгуулж амжилттай оролцсон багш сурагчдыг шагнаж урамшуулсан юм а. За 2012 оноос хойш Москвын салбарт чанарын шинжилгээ явагдаж байна. За энэ шинжилгээний хүрээнд олон ажлууд хийж байгаа. Нэг нь бол их хэлийг сурчлаа. Энэ 2016 онд бол манай аймаг их хэлний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа. За энэ хүрээнд бас манай сургууль одоо ижилттэй нэг нь бол энэ өв соёлын заахрын инлээ зохион байгуулж байгаа их хэлний баяр уу мэрэгжил сурч 14 хонд ажиллаж байгаа. А тэгээ манай сургуулийн нэг онцлог бол жид өхөө сургуулийн шилдэг хүүхдүүдийн нэрэмжит аянуудыг явуулдаг. Тэгвэл одоо энэ удаагийн аяныг 12 дугаар ангис инх тогтхон нэрэмж болгоо явуулж байна. За энэ 14 хоногийн аянд бол сургууль дээр багш сурагч ажлын бүгд энэ аянд хамрагдсан. Зөв Монгол хүүхэд үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн оюун бэлэг авьяас чадвараа дайчлан амжилтаа суралцаж хөгжиж төлөвшөж байгаа сурагч бол Эрдэнэтийн инх тогтох юм а. За тэрээр монгол хэл бичгийн хичээлээр гүнзгийрүүлэн суралцаж олон сайхан амжилтыг гаргажээ. Би энэ инх тогтохын ээж байгаа юм. Тэгээ манай том банд бас энэ сургуулийг төгссөн юм байгаа юм. Тэгээд одоо охин маань энэ сургуулийг энэ жил төгснө. Тэгээд багш сурагчтай юу яа? Баяр үргээ энэ аянд оролцож олимпиадад оролцсон нь. Энэ олимпиадыг аянг одоо анх удаа зохиож байгаа юм байна. Тэгээ би маш их баярлж байна охиныхоо өмнөөс. Тэгээд охин маань одоо энэ жил 12 төгснө. Тэгээд юу Монгол хэл бичгийн юунд бэлдэж оруулсан багшд нь бас их баярлж байна. Ийм амжилт гаргахад нь бас их тус тийм өгжүүлж байсан нь бас баярлж байгаамаа. Би одоо 2 жил болж байна. 2 жил болоод тэгээд хамгийн том амжилт маань улсын 2-ын даваад хүрэл медаль авсан амжилт маань. Энэ жил дахиад эргээд аваад сайн орсон гэж бодож байгаа. Бэлдэж байгаа одоо энэ байна. Үргэлж тусаж дэмжиж байждаг баярлаад тэгээд мөн одоо намайг энэ амжилтанд хүрэхэд манай ангийн хамт олон мэдээж багш маань маш сайн том үүрэг гүйцэтгсэн. Тэр бүгдэндээ баярлан талархлаа илэрхийлье. Их хэл бидний бахархал аяны хүрээнд сургуулийн нийт багш сурагчид ажиллагчдын дунд 14 төрлийн уралдаан тэмцээнийг зохион байгуулжээ. За тухайлбал 1-5 6-аас 9-р ангийн сурагчдын дунд Жамцын Бадраагийн халуун элгэн нутаг дууны шүлгийг хичээнгүй алдаагүй бичих уралдаан. 4-5 дугаар ангийн сурагчдын дунд анги нийтийн олимпиад 10-аас 12 дугаар ангийн сурагчдын дунд Жамцын Бадраагийн найрсаг байгаасаа дууны шүлгийг монгол бичгээр алдаагүй хичээнгүй бичих уралдаан. За мөн монгол хэл бичгийн олимпиадыг 6-аас 12 дугаар ангийн сурагчдын дунд ахлах ангийн сурагчдын дунд эссе бичлэгийн уралдааныг тус зохион байгуулжээ. Мөн мэргэжлийн бус багш нарын дунд монгол хэл бичгийн олимпиадыг зохион байгуулжээ.